Сайн байцгаана уу? Намайг Дэлчин гэдэг. Энэхүү бичлэгийг хийх гэж би маш удаан бэлдсэн. Гарч игнаас нь юу гэдэг нь ойлгомжтой байгаа хаа гэж найдаж байна. За би болохоор тийм амар олон хэлтэй хүн бол биш. Тэгээ бас хэлнүүд дээрээ төгсөрсөн хүн бас биш. Англи хэлний хувьд гэх юм бол IELTS-ийн оноотой. Харин хятад хэлний хувьд HSK 4-ийн оноотой. Хятад хэлийг болохоор би яг зүгээр хятад хэлтэй болчихъя л гэж бодсон юм. Миний төлөвлөгөө ямар байсан бэ гэхээр би өнгөрсөн жилийн намар гэхэд хятад руу очсон байх гэсэн байхгүй юу? Тэнд хэлний бэлтгэлд 1 жил суугаад тэгээд HSK 5 буюу Advanced төвшөнд хүрнэ. Тэгчингүүтээ дараа нь англи хэлтэй улсад мастер сурахаар явъя гэж төлөвлөж ирсэн юм. Тэгээд одоо гэртээ байж байгаа. Шалтгаан нь ойлгомжтой. Хятад хэл үзэж эхэлснээсээ хойш 2 сар хагасны дотор HSK 3 өгөөд 89% гүйцэтгэлтэйгээр тэнцсэн. Харин HSK 4-ийг 4 сарын дотор өгөөд 79% гүйцэтгэлтэйгээр тэнцсэн. За тэгээд ингэж сурсан нь болохоор би нэг тийм лагда биш, хамгийн гол нь сурах аргандаа байгаа. HSK 4-т хүрэхийн тулд 1200 ханзаа мэддэг байх хэрэгтэй гэдэг баггүй юу? Тэгээд түрүүнтэй холбоотойгоо дүрмийг тэр хугацаанд болохоор би дэвтэр дээрээ нэг ширхэгч ханд цээжлэх гэж бичээгүй. Нөгөө үүс ажилтны карт энэ төр байдаг шүү дээ. Тийм карт нэг ширхэгч бэлдэж үзээгүй. Зүгээр л ингээ хар аяндаа сурцсан гэсэн үг. За одоо бол ямар ч асуудалгүй бичдэг. Яагаад гэх юм бол нөгөө нэг ханзаа эхлээд тогтооц учраас зэрэг чинь буцаж бичиж сурахад өмнө амархан байгаа байхгүй юу? Тэгэхээр ханз тогтоохын тулд заавал бичиж сурах албагүй. Энэ удаагийн мэдлэгээр болохоор энэ нь ямар аргыг яагаад тийм үр дүнтэй байгаа даа бэ гэдгийг тайлбарлаж өгнө. За одоо байна шүү дээ тий. Яг ганцхан минут анхааралтайгаар сонсоод цээжлэх гэж хичээгээрэй. Тин тун шуй шуо. Тин гэдэг нь сонсох гэсэн үг. Тун шуй гэхээр ангийн хүүхэд. Шуо гэдэг нь ярих гэсэн үйл үг. Вомэндо гэхээр во гэдэг нь би гэсэн үг. Мен залхахаараа олон тоолно. Манай хани хятад хэлний лаоши багшиг жав дууддаг мисхи. Сонсох нэ ангийн хүүхдүүдийн ярихыг манай хятад хэлний багшийг дууддаг мисхи. Шуйши мисхи. Шуй гэдэг нь хэн гэсэн үг. Ши гэхээр бол. Хэн бол мисхи. Ши нанда. Харши нюда. Гэхээр нан гэдэг нь эрэгтэй хүн гэсэн ханз. Харши гэхээр эсвэл нэ гэхээр эмэгтэй хүн гэсэн. Тэгэхээр хэн бол мисхи? Эрэгтэй хүн үү? Эсвэл эмэгтэй хүн үү? Ер нь бол ингэж сурсан. 7 хоногт нийтдээ хичээлдээ суух, даалгавраа хийх гээд ер нь бол нэг ойролцоогоор 14 цаг зарцуулж байсан. Тэгэхээр айгүй бага цаг зарцуулж байгаа байхгүй юу? Ер нь бол тийм учраас ажлынхаа хажуугаар ч юм уу хичээлийн хажуугаар сурахад айгүй тохиромжтой энэ аргаар. За тэгээд энэ арга маань бас дээрэс нь төр зургийн бишээ гэдгийг батлах нэг зүйл нь болохоор 9 сарын 7-нд би гэгээд явж эхэлсэн. Тэгээд 11 сарын их хүртэл явж агаад тэгсэн чинь IELTS-ийн онооныхоо бичих хэсгийнх нь оноог нь жоохон сайжруулах хэрэгтэй болоод миний нэг apply хиймээр байсан сургуулийн шаардлагад нарай хүрэхгүйсэн. Тэгэнгүүтээ шалгалтанд бүртгүүлсэн байхгүй юу? Ярианы хэсэг дээр нь бэлтэх болсон чинь би ингээд дондор нь ингээд хятад үг хойлж яриад болохоос. За зөөстө бүтэхгүй маань энэ угаасаа шалгалтаа эхлээд өгчий гэж бодоод хятад хэлийг хайцсан. Тэгээ байжсэн чинь карантинлэгдээ, шалгалт маань хойшлогдоод бүр ингээд сүүл рүүгээ бүр хятад хэлчгүй, IELTS чгүй болцсон. Тэгээд тэгж явж агаад 1 сарын 16-нд би IELTS өгөхөр болсон байхгүй юу? Тэгсэн байжсэн чинь бас гэгээр дамжуулаад хятадын төв санхүү эдийн засгийн сургуулийн нэг семестрийн бизнесийн хятад хэлний тийм онлайн бэлтгэл хийсэн. Тэрний бүртгүүлсэн байсан байхгүй юу? HSK 3 оноотой байх хэрэгтэй гэд гэгээс залхаснаа 1 сарын 23-нд HSK өгчих гэдэг байхгүй юу? Тэгэл заал гэж аам жаа. 2 сар хагас хугацаанд юу ч хараагүй. Тэгэл шалгалтаа өгчөөд 7 хоногийн хугацаа үлдчихэж байгаа шүү дээ. Буцаагаад бүх номоо дэлгээлсэн. Яана нөгөө нэг хамаг ханзаа мартсан бахтаа гэж бодоод харсан чинь бүгдийг санаж ирсэн. Тэгэд би бүр гайхаад бас баярлаад. За одоо гэс буцаад түрүүн сурсан юм аа нэг шалгаатгая. Пауз хийгээд үзээрэй. За энэ болохоор гигээ дээр ордог хамгийн ихний өдрийн хичээл. Бүтэн ийм хөөрхөн үлгэр зохиолууд уншаас орчдог.
за энэ арга бүтэн гэж юу байсан бэ гэж бодож байгаа хүмүүс яагаад энэ арга нь ажилтдаг вэ гэдгийг би та бүхэнд өөрийнхөө таамгаар тайлбарлаж өгье. За эхнийх нь болохоор энд байгаа бичгийг уншаарай. Уншиж чадж чадах ёстой. Энэ нь яадаг вэ гэхээр бидний тарих биш те юм уншихтаа хизээч үсэг нэг болгоноор нь уншдаггүй байхгүй юу? Ингээд бүтнээр нь харж үгээр нь уншдаг. Тэгэхээр энэний хувьд болохоор уншиж чадаад байгаа шалтгаан нь за яг нөгөөний гол эхний үсэг, сүүлийн үсэг хоёр нь яг зөв байранда бус нь ингээд холдсон байгаа мөртлөө доторх үсгнүүд нь ингээд бүгд байгаа учраас бид нэр харангуйтаа тэрийг ойлгоод байгаа гэсэн үг. Үсглээд унших юм бол энэ чинь ямар ч утгагүй өгнөд байгаа шүү дээ. Тэгэхээр бидний тарих тэгж ажилтдаг байх нэ. За хоёрдугаарт ингэж ажилтгийг батлах бас нэг шалтгаан нь болохоор аналог подкастын энэ дугаар дээр гардаг энэ ном. Би энэ номыг уншиж байгаагүй л те зүгээр сонсч ирсэн. Бүр жоох хүмүүсийг штэ 2 3 настай хүмүүсийг уншиж сургаж болдог гэж байгаа байхгүй юу. Тэгтээ яадаг вэ гэхлээр томмоор заяа цаасан дээр тод улаан ч юм уу тийм анхаарал татгуйс өнгөөр бичээд ингээд өгнүүдийн хүүхдэд харуулад байдаг. Аав. За энэ бол аав гэсэн үг. Ээж. Хоол гэдэг ч юм уу те ингээд харуулад тэгээ ингээд хүүхдийн анхаарал чи хурдан сарндаг учраас нэг удаахгүй ингээд тэгтээ ингээд өдөр алган баг ядрахгүйгээр гэсэн үг. Тэгж явсаар хагаад хүүхэд нэг мэтгэд уншаа сурцсан байдаг. Энэ амар гоё арга байгаа үстэй. Хүүхдийг уншиж сурахын тулд аа бэ гэл нөгөө нөтгөө бичүүлэл ингээд гуглаа үзэж байгаа хооронд болохоор юм шиг санагдсан байхгүй надаа. За тэгэхээр үндсэн сургалтын маань арга төрөний жишээн дээр дурдсан шиг яг тийм байдлаар ингээд айгүй сонирхолтой үлгөр зохиол эсээ зохион бичлэгийн туршид явдаг байхгүй юу. Тэгэнгүүт яг нөгөө хүмүүсийн ярьдагчлан тухайн үгийг өгүүлбэрт орсноор нэгдүгээрт мэдэж аавна. За ямар үгтэй хоршиж ашиглагдгийг мэднэ. Юун дээр ингээд нөгөө ашиглаж болдсон юм гэдгийг нь шууд автоматар тэр хүн сурчдаг гэсэн үг. Ер нь бол тийм айгүй хөнгөн байдлаар сураад дээрэс нь нөгөө нэг бүх хэрэглээнүүдийг бас ойлгоод авчдаг. Мөн дээр үед цаас байгаагүй штэ. Гэтэ хүмүүс гадаад хэл сураад багш болоод эмч болоод гэдэг ч юм уу ингээд маш их тийм судалгаа шинжилгээ тэмдэглэл шаардагдсан тийм юмнуудыг ингээд ямар ч асуудалгүй сураад болоод байдаг шалтгаан нь би бас яг энэ аргыг ашигладаг байсан болоо гэж таамаглаж байгаа. Ер нь бол нэг хоол зөрөх байх гэж бодож байна. За нөгөө талдаа энэ арга ганцхан хэл сурахаас гадна бидний тарих оюун санаанд үнэхээр хэрэгтэй. Бид нар яагаад ингээ юм цээжил тогтоож чадхаа болцсон бэ гэхлээр бид нэр тархиа тэр тасгалжуулахаа болцсон. Одоо ингээл ямар нэгэн хэрэгтэй мэдээлэл хараад нэг бол ингээ гоё юм харахаараа ингээд зургийг авчи, бичлэг хийчи гэл те. Нэг бол ингээ хэрэгтэй юм сасангуудаа бид тэмдэглэж авдаг байхгүй юу. Тэгэхээр яадаг вэхлээр бидний тарих одоо тэнд нэг юм байгаа юм чи энийг заавал одоо ингэж нөгөө нэг тогтоох шаардлагагүй гэж ажилдаг болчдөг гэж би бодож байгаа. Тэгэхээр энэ дээр алхахлаар анхны өдөр очингууд л за баалцаас юу ч хэрэггүй шүү, номн дээр юу ч тэмдэглэж авахгүй шүү. Тэгээд монголоор бичиж авч болохгүй гэж яадаг байхгүй юу. Тэгээ бүр амар сонин санагдаж байгаа юм чи. Би тэгээ яаж сурах энэ олон ханцыг гэж бодсон шүү дээ тий. Тэгэнгүүт ингээд үлгэрээ ингээд уншиж байгаа хоорондоо ингээд за энэ бол ийм үг гэж тайлбарлаж өгөөд ингээд үйл явдлынхаа дараалалаар явчихж байгаа шүү дээ. Тэгэнгүүт бидний тарих цаанаасаа за би энийг өстө цэжлэхгүй бол болохгүй юм байна гэдэг ер нь бол юм дохио авдаг юм шиг байна. Тэгээд эхний удаадаа ингээд хэцүү байж болно. Ингээ яваанд болохоор цэжлэгдээд ингээд сурчдаг бидний яг тарихыг тэрэнд нь ингээд тасан цагтад ажиллаад эхэлчихдэг гэсэн үг. Яваандаа ингээ харсаар хагаад нөгөө нэг хансныхын ялгааг ингээд харж чаддаг болдог. Тэр нь яг одоо бидний нөгөө юутай адилхан. Бид нэр ингээ ямар нэг их ашигладгүй үгээ ингээд бичиж штэ тий. Яаж бичдгийг сайн мэдэхгүй. Тэгтээ ингээ харснаа за нэг л буруу харагдаад байна да. Юуг нь буруу биччихв гэл нөгөө боддөө штэ. Яг тэрнтэй адилхан гэсэн үг. Ингээд баахан орлон зурлагтай хансад байгаа ч гэсэн хичнээн бичээгүй ч гэсэн ингээ харангуйтаа за энэ нөгөө нэг ханс биш л ах шиг байна да гэдэг ч юм уу те. Яг хөөхтэй заримдаа ингээд адилхан төстэй ханстай андуурдаг л да. Гэтэ ингээ тэр хансуудаа харсаар агаад ингээ хараанда бүх ханзаа мэддэг болчдөг. Тэгээ мөн сабтайлтай кино үзэх бас яг адилхан. Хизээч биш те. Яг дөнгөж гадаад хэл сурж байгаа хүмүүс ингээд чихэн онгох гэж яддаг чихэн онгохоос нааш ингээд сонсоод шууд ойлгож чаддаггүй шүү дээ. Тэгэхээр сабтайлтай кино үзэхлээр нэгдүгээр чихэн онгоолохоос гадна нөгөөний өгнүүдийг нь хараад хараанда бас ингээд ингэж дууддаг юм байна, ингэж бичдэг юм байна гэд ойлгож яддаг гэсэн үг. Би энэ видеог бас яагаад өөртөө зориулж хийж байгаа вэ гэхлээр бид нэгэнт гадаад орчныг контролдож чадахгүй л байна л да. Ажлууд бүгд хойшилсан. Тэгээд бүх төлөвлөгөө цуслагдсан. Харин онлайнаар хийж болох юмыг бол би өөрөө ингээд контролдож чадна. Тэр нь болохоор хэл сурах болчихж байгаа.
айгүй гоё тэтгэлэг олоод хятад багш нараа хичээл заалгаж байна. Уусаа ямар л хятад багш надад тэгэл үнгүй хичээл зааж авах тийм үстэй. Тэгээд олон улсын айгүй хөөрхөн лаглаг хүмүүстэй хамт хятад тэл сурж байна. Тэд нартай чирэгдэж байна. Гэтэ бас ингээд дагаад сайжирж байна. Маш тийм сонирхолтой аргаар богино хугацаанд бас сурж болж байна. Тэгэхээр энэ бүгдийг ер нь бол яг энэ хугацаанд амжуулъя гэж шийдсэн. Тэгээд хоёр сургуульд гэрийн даалгаврууд тэгээд илүү нэг басчиж ингээд төвшин дахиад байгаа учраас хийх ёстойнууд нь улам нэмэгдээд хэцүү болоод байгаа. Тэгэхээр өдөр бол ингээд битүү хятад хэл хийсээр агаал ерөөсөө өнгөрдөг. Тэгээ хаяа жаахан хэцүү санагддаг. Сурах чинь ажлаас хэцүү санагдаж байгаа. Гэтэ ямар ч байсан ингээд тодорхой төвшөнд хүртэл явцсан. Тэгээ одоо хичээх юм бол ингээд арай жаахан сайжирч байгаа учраас гүрээ гэж бодож байгаа. Тэгээд энэ үеийн дээр чинь би ингээд лаглаг юм ярьчихж байгаа учраас гүрхээсээр аргагүй дэлж байгаа. За тэгэхээр та бүхэн миний тайлбарласан аргыг сонирхоод үзээрэй. Хэрвээ ингээд ямар нэгэн төвшөнд очиод гаццсан эсвэл ингээд айгүй олон арга туршиж үзээд тэр нь ингээд үр дүнгүй санагдаад байгаа бол өөр нэгэн аргаар ингээд сураад үз. Нэгэнт бие ч гэлтгүй ингээд бүх хүмүүс л бүгдийнх нь ачаал ингээд гацчлаа штэ. Тийм учраас бас дарамтлаж байгаа юм биш л дээ. Гэтэ ингээд хэл сурахад цаг зарцуулаарай гэж бодож байна. Биднэрт ингээд маш олон чадварууд байгаа. Гэхдээ хэлийг сурснаар буцаагаад ашиглахад бид нар өөрсдийнхөө орлогыг хэд дахин нэмэгдүүлэх боломжтой гэж би боддог байхгүй юу? Одоо тухайн хүн ингээд хичнээн боловсралтай юутай байсан ч гэсэн хэлтэй байх юм бол албан тушаал ахих боломжтой, өөр илүү нэмэлт орлого олох боломжтой. Тэгээ дээрэс нь илүү өргөн хүрээний мэдлэг олж аавна. Хэлтэй байснаар амьдралын чанар сайжирдаг. Чанар за ямар ч байсан ингээд гоё кино, гоё номыг заавал орчуулагчдыг нь хүлээхгүйгээр ингээд уншиж үзэж болно. Дээрээс нь чөлөөтэй ингээд хин нэгэнд найдахгүйгээр гоё аялах боломжтой, шинэ найзуудтай болох боломжтой гэд маш олон давуу талтай. Тэгэхээр ямар ч юм байна. За тэгээд төгсгөлд нь хэлэхэд хэл сурах гэж байгаа бол ялангуяа анхан шатнаас нь сурч эхлэж байгаа бол заавал суурийг нь багшаар сайн тавилаасай гэж би бодож байна. Миний энийх урт яриаг төвчээртэйгээр сонссон, энэ хүртэл үзсэн бол үнэхээр их баярлалаа. Тэгээ баяртай.